Би ерөөсөө тэр мах нөөцийн мах бэлтгэн зөв буруу гэж огт яриаггүй. Та халиад ингээд өөрийнхөө асуудлыг тэр махны асуудал болох гэж оролдоод тах шиг. Тэр бэлдэн л үз, нийслэл хийдгээ хийн л үз, ерөөсөө хамаагүй. Харин. За таны хувьд бол одоо ингээд бичгээ явуулаад ингээд орлого хийсэн юм байна. Энд чинь бол хариуцсан сайдын хувьд ажиллаа хийсэн байна шүү дээ. Тэгж харагдчих. Гэтэл за яг тодорхой тайлбарлаа. Хууль зүйн дотоод тэргийн яам, сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яам. Энэ яамдуудаас тайлбар авах хэрэгтэй юм байна. Яагаад энэ дээр татгалзаа төрийн хууль хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ гэж энэ дээр бас тайлбар авах хэрэгтэй юм байна. Дээрээс нь та маш их энийг яаж хэрэгжүүлэхгүй талаар няцаал тайлбар их бодож бэлдэж ирсэн байна. Тэгэхээр одоо юу нь болохгүй, олон нийт юу гэж бодож байгааг таны амнаас сонсохгүйгүй. Төрийн сайд. За 1 минут алтан гэрэл сайд. Алтан гэрэл гүшүүн. Тэгэхээр таныг ажил үргийнхээ хувьд юу гүйцэтгэж байгаа гэдгийг асууснаас хүмүүс юу гэж бодож байгаа талаар таны бодол ямар байгааг ерөөс асуугаагүй. Энэ хоёр ч өөрөө хоорондоо ялгаатай шүү. Хамгийн гол нь бид нар өнөөдөр ямар асуудал яриад байгаа вэ гэхлээр хэн юу гэж бодох, хэн яаж дүгнэхээс үл шалтгаалаад Монгол улсын хүчин төгөлдөр батлагдсан хуулийг яаж хэрэгжүүлэх вэ? Өдөө болтол яагаад хэрэгжүүлээгүй юм бэ? Энэ ямар хариуцлагатай байх вэ гэдэг талаар л бид нар өнөөдөр яриа сууж ерөн сонсголын зорилго ч юм байх гэж бодож байгаа. Тийм болохоор одоо нэг зүйлийг би өөр зориуд тодтогч хэлмээр. Энэ журам батлахтай холбоотой заалтын үйлчлэх хугацаа дууссан. Одоо журам нэхэхгүй. Одоо журамтай журамгүй хуулийн харилцаа маань үлдсэн шүү. Энийг хэрэгжүүлэх ёстой шүү. Энэ дээр анхаараарай. Шалтгаан баг бодоорой гэж ингэж л хэлье.